Hey, what is up? Манаха. За, энэ удаагийн хичээлд бүгдээрээ штэ онлайн payment буюу international одоо гадаадаас мөнгө оруулж ирэх юм боломжтой юмнуудыг одоо боломжуудыг бүгдээрээ харьяа гэж одоо оруулсан байгаа. За, шууд орцгоё. За, төлбөрийн шийдэл дээр Монголын шийдэл юу байдаг вэ? Тийм ээ, Coupay болон SocialPay энэ угаасаа хамгийн ихэнд байж байгаа шүү дээ. Тэгээд Coupay дээр болонгууд ерөөсөө 1% шимтгэл одоо төлбөрөөс авдаг. За, тэгээд Bonom байна. Bonom нь болонгууд ингээд бага хоол юмнуудыг нэгтгэхэд ер нь оруулаад ирсэн. Тэгэхдээ энэ болонгууд нөө яг юм голдон зүгээр холбогч болж орж иж байгаа. Тэгээд гадаадын одоо Apple Pay, Google Pay, Mastercard эднэрээс бол нөө гарууд бол угаасаа нөгөө 3%, 4% авдаг нь одоо авдаг хэвэндээ. Тэгээд SocialPay, Coupay-с мэдээж 1% нь бол хасагддаг. За тэгээд цаашд болонгууд зээлийн апод мэдээж Монголд байх юм бол илүү одоо хэрэглээнд илүү ойрхон байна тийм ээ. За тэгээд олон улсын шийдлүүд юу байдаг вэ? Манай монголчууд одоо ашиглах боломжтой ч юм уу те. За эхнийх нь болонгууд за Stripe байна. Stripe болонгууд одоо дэлхийн хамгийн одоо өндөр хэрэглээтэй одоо бүр монополж байгаа юм шиг бүр юм амар супер байхгүй. Тэгээд дотор нь амар одоо гой функцүүд байдаг. Энд бол хүмүүс амар дуртай. Тэгээд одоо шууд бүртгүүлээд ашиглахад бараг 4 минутын дотор ингээл шууд програм руугаа холбоход аюу боломжтой юм аюу хэлбэр зүйл байгаа. За дараачих нь болонгууд Apple Pay болон Google Pay Монголд орж ирсэн гэдэг байгаа. За энэ яг одоо би жишээлбэл компани байгуулчаад тэгээ холбоно тэгээ би компанигуу одоо хувь үнээр бол ингээд яах юм ахын ч гэдэм үү иймэрхүү жоохон юмнуудыг ерөөсөө аюу хэцүү. Тэгээ заавал юм payment дунд нь одоо жишээлбэл Bonom ч юм уу өөр юм байхгүй бол ер нь бол ашиглахад бас жоохон лайтай байгаад байгаа. Тэгээд мөнгөө яаж Монгол руугаа татж явах вэ, яах вэ гэдэг дээр бас. За дараачих нь болонгууд байна шүү дээ. За энийг хөтлөгч. За дараачих нь болонгууд Монголыг дэмждэг юм бүр payment provider энэ зөө. Тэр нь болонгууд яг Stripe шиг тэгээд одоо доторх бүх үйлдэлүүд нь яг Stripe шиг байдаг гэсэн. Тэгсэн мөртлөө одоо Монголд одоо дэмждэг. Тэгэхээр яах вэ гэвэл одоо гадаадын хүн Mastercard-аа эсвэл одоо Apple Pay, Google Pay төлбөрөө төллөө зөө. Тэгээд тэр төлсөн төлбөр нь явсараад одоо миний шууд голомтын дансанд эсвэл хаан банк юу гэдэг тэр дансанд шууд ороод ирэх боломжтой зөө. Тэгээд энд болонгууд зүгээр бид нарын хийх ёстой зүйл бол зөв бүртгүүлэл тэгээ болчихно. За энэний болонгууд юу н татвар юм одоо хүүн одоо хэдэн хувийн одоо шимтгэл авдаг бай. Тэрийг одоо харах юм бол ер нь бол нэг 4-5% байт юм байлээ. Харьцангуй ер нь бол бус зүйлсээс өндөр гэхдээ ер нь бол миний хувьд worth гэж бодож байгаа байхгүй. Одоо жишээлбэл та бодонгууд за би Монголоос жишээлбэл одоо 100,000 төгрөгөөс одоо 1% нь хасуулаад 99,000 одоо төгрөгийг авч штэ жишээлбэл Coupay, SocialPay дээр тэгэнгუთ би гадаад хүмүүсээс одоо илүү өндөр төлбөр авах боломжтой. Тэгээ тэндээсээ 5% нь хасуулсан ч гэсэн гарч иж байгаа одоо дүн нь өндөр байх боломжтой. Тэгээ дээрэс нь бидний одоо ингээд одоо бүр ингээд мэдхгүй зүйл байгаа зөө. Тэр нь яадаг бол одоо subscription system гэдэг зөө. За тэрийг харуулахын тулд би бэлдсэн юуруугаа орчие. Keyboard маань яасгүй байна. За энэ одоо ингээд жишээлбэл юу аахгүй юу? За энэ бол Polar.sh буюу Polar гэдэг одоо payment provider энэ зөө. За эндээс яадаг бол одоо би сар болгон хэрэг орлого олж байгаагаа харж болж байна. За би хэрэг одоо нийт одоо энэ хугацааны хооронд revenue болсон бай тэ цэвэр ашиг болсон бай гэдгийг харж болж байна. За энэ шинжилсэн subscription-ууд нь хэр байна? Өмнөх сар одоо хэрэг мөнгө олсон байна ч гэдэм үү харж байна. За энд нь одоо миний одоо дансанд байгаа мөнгө тэгээд авсан мөнгнүүд харагдаж байна. За тэгэнгუთ эндээс яадаг вэ гэхээр штэ subscription-ийн би голж ярих гэдэг. Subscription system бол айгүй гоё зөө. За нэг асуудал байна зөө. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ийм хоёр гаргалгаа. За жишээлбэл манай одоо програм сарын 15,000 зөө. За би дуудлага руу орчие. За манай дуудлага гэдэг ийм програм байна. За үнийг харах юм бол за энэ гоц 15,000 байна, 35,000 байна, 70,000 байна гэж байна. Тэгэнгუთ 70,000-ын subscription буюу энэ одоо $20 төлчөөд тэр хүн яах вэ? Одоо $20 subscription төлчөөд 2 он жиснэ. Үгүй би Pro руу шилжиж. Одоо энэ ийшээ шилжиж штэ тэ. Тэгэнгუთ яг үндэ 70,000 LED төлсөн байгаа юм чинь тэр хүн жишээлбэл шууд баг 2 сарын ингээд Pro-гийн subscription руу шилжих хэрэгтэй штэ. Тэгэнгуთ тэрэн дээр одоо Coupay, SocialPay ашиглаж явах юм бол ч юм уу заавал ингээ customer өөрөө ингэж одоо код бичиж тэр асуудлыг шийдэх ч юм уу те. Эсвэл за би Pro дээр байж лаа заяа. Тэгжээснэ би 2 хоног ашигласан. Тэгэнгუთ 2 хоногийн ашигласан төлбөр чи одоо юу байдгийг нэг одоо $10 чи нэг баг юу байдгийг нэг $1 хүрэхгүй штэ бүр цент байна штэ. Тэгэнгუთ миний одоо 900-ны хэдэн доллар нь ингээ цаана ашиглаагүй байгаа байхгүй. Тэгэнгუთ Coupay-ээр одоо зүгээр ингээ
төлбөрийн байдлаар шийдэх юм бол жишээлбэл Pro-гоос одоо премиум руу шилжихийн тулд дахиж 70,000 өгөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр нийт одоо 105,000 төлчөөд энэ хоёулыг нь худалдаад авсан тэгснээр нэг нь бүр ингээд хэрэглэх боломжгүй байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэн гот энийг яах вэ гэвэл одоо Stripe болон энэ Polar гэдэг энэ системүүд Polar болон одоо энэ дахиад Dudu Payment гэдэг Монголыг дэмждэг юм байлаа. Энэ зөв бас хэдэд байж магадгүй. Гэхдээ миний яг туршиж үзсэн болон яг баталгаажуулалт хийгдсэн газрууд нь энэ байгаа. За тэгээд энд болонгууд баталгаажуулалт хийхэд ерөөс гайгүй зөө. Иргэний үнэмлэх байхт болно. Тэгээд одоо Монгол банкны хаяг маяг байх болно. Тэгээд за тэгээд яах вэ гэвэл ерөөс сетап хийхдээ ингээ болоо. За энэ product хэсэг рүү орлоо. Өөрсдийнхөө одоо ямар subscription байна гэдгийг орлоо. Тэгэнгүүтээ энэ дээр нь дарж байгаад нь copy product гэхий одоо ID гэж авч жагаад одоо та нар AI-удаа өгөөд ерөөсө холболтоо хийлгэж гэсэн. Тэгээд энэ холболтоо хийхдээ яг бол settings руу орж жагаад webbook гэж байгаа. За энэ webbook руу оронгууд за одоо жишээлбэл ийм webbook-нууд байж болох нь шүү дээ. За энэ төрлөө одоо ингээд жишээлбэл дуудагдаад яа. За тэгээд мөнгө авахтаа яах вэ гэдэг нь гол одоо зүйлээ шүү дээ. Тэгэнгүүт шүү дээ. Энд бол одоо жишээлбэл миний баланс энэ үнэ зөө. Одоо би энэ балансаа шууд Монгол руугаа татчих болно. За гэхдээ энэ withdraw дарах юм бол энд одоо $40 доор хийж байхгүй болохгүй гэж байгаа. Тэгээд энд болонгууд би аль хэдийн 2 удаа таталт хийсэн. За энд болонгууд яаж саяных руу орсон бэ гэвэл энэ payout account гэдэг нь одоо Stripe гэдэг холбогчдын байлээ. Энд болонгууд би аль хэдийн холбогдсон. Тэгэнгүүт энэ одоо актив байгаа нь болонгууд миний одоо ийм нэг данс байгаа хгүй. Энэ болонгууд хаан банкны данс байна. За тэгээд нийт одоо Монгол руугаа татсан мөнгө бол ийм байна. За тэгээд эндээс яасан бэ гэхээр за жоо payout гэж байгаа. За энэ дээр болгоод би $40 гаргуулангуудаа яг 42 болгоод дараагийнх нь болгоод цуглуулж байгаа. За 52 дээр нэг татчихгээд тэгээ сервер юмныхаа төлбөрөөр төлж байгаа. За ингээд 2 удаа татсан. Тэнгууд яг Монгол мөнгөөрөө дүнгээрээ шүү гараад ирж байгаа гэсэн үг. За одоо энэ 140 за жоо 142 гэж штэ. Энийг бүгдээрээ хаваагаад шууд харъя л да. За эндээс бас нөө жоохон фи байгаа. Таталтын. Тэнгууд за энэ фигээ хасангууд за тэгэнгүүт нэг 3530 тэ яг энэ байгаа юугаараа ер нь гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бол хангалттай одоо боломжийн бас үг нэг байхгүй миний харж байгаагаар ямар ч нэг одоо амар багасахгүй тэгээд эн чинь болонгод нөө payment бүр дээрээ юу очдөг байхгүй юу? Одоо ингээд фи авдаг байхгүй юу? Одоо нэг 4% гэсэн шүү дээ 4-5%. Тэр нь болонгод шууд одоо хүн 390-ээс төлөлөө тэгэнгүүт одоо амар тэнд хасагж байгааз тэгээд энэ цугларсан хэд нь болонгууд яг payout дээр нийлээд орж ирэхдээ одоо дахиж одоо ийм фи авж байгаа. За энэ payout-ийн фи буюу 100-ны хэд байна. За энэ болонгууд нөө мөнгөнийхөд үнэ их болох тусмаа ер нь бол хувь нь багасдаг ийм зарчимтай юм байлээ. Тэгээд одоо энийг бол холбоод ашиглахад бол айгүй хэлбэр. Тэгээд та нар Polar documentation гэж ороод API overview руу оронгуудаа жишээлбэл энд нь жишээлбэл ийм copy page гэдэг бүр ийм юу аахгүй функц аахгүй. Тэнгууд энэ дээр яг бол copy дарлаа. Тэгээд одоо cloud-ийн эсвэл AI руу орлоо. За энэ би Polar-ыг холбомоор наагангуудаа шууд энэ copy хийснийгаа пастлаа. Тэгээд оруулангууд шууд энэ бүх одоо мэдээллүүд нь одоо AI чинь ойлгоод холболтын өөрөө хийгээд өгч гэсэн үг зүй. Тэгэхээр ерөөсөө айгүй хэлбэр. Тэгээд яаж харагдах вэ гэвэл одоо жишээл картаар төлөх гээд дарангууд одоо манай нөө Polar маань ажиллаад за эхлээд одоо хэрэглэгч үүсгэх хэрэгтэй байна гэж одоо за энд болгоод би аль хэдийн одоо энэ имэйлээрээ хэрэглэгчтэй болохоор ингээ гарч чинь. За энд Google Pay байна. За картаар төлж болж байна. Эсвэл cash app байна те гадаад энэ эсвэл нөө US банкар шууд төлбөрөө төлж болж байна. За ийм ингээ сонголтууд олон байгаа. Тэгэхээр ерөөсөө Монгол зөвхөн биш гадаадууд төлбөр төлөх боломжтой юм байна. Гэхдээ манай одоо энэ програм дээр яаж байгааг бол хүмүүс нөө монголчууд маань илүү төлдөг. Яг гадаад хүмүүс зориулсан биш. Тэгэхээр би нэмээд Coop-ээр төлбөр төлөх боломжийг оруулсан. Тэгээд энд болонгод манай Bonom-ыг ашигласан байгаа. Би за Bonom болонгод Bonom CGM гэдэг та нар орж олно. За энэ
оронгууд за энэ бүх одоо саяны бас payment provider-ууд болон Монгол одоо банкуудыг ерөөсөө оруулсан байгаа. Тэгэхээр ерөөсөө бас ашиглахад хялбар. За энэ дээр дархлаа яаж ажиллах вэ гэвэл дараад оронгууд бас ижилхэн одоо бономи яг төлбөр төлөх хэсэг рүү өсөрч орно. За ингээд дахиад ийм одоо шинэ пэйж утас дээр орж байгаад за эндээс ингээд нэмэлт сонголтуудаа сонгоно. За энд нь одоо боном жишээлбэл юу гэдэг нэмэлт ингээд зээлийн ап оруулах юм бол тэрэн дээр би ерөөсөө нэмж гэрээ хийх хэрэггүй болчихно. Гэхдээ бономтой одоо заавал одоо ингэж ашиглахын тулд би заавал гэрээ хийгээд компани дээр байх хэрэгтэй болж байгаа. За бусдаар бол бид нар мэдээж Coupay-ийнхаа одоо юуг ашиглаж болно. Хувийнхаа хаяг руу оруулж болно. Одоо хувийнхаа данс руу оруулж болно шүү дээ, тийм ээ. Ягаад гэвэл одоо эндээс солонгод ерөөсөө юм одоо нэмэлт татвар матур гэх юм байхгүй байхгүй. Энд шууд ингээд миний хааны данс руу ороод ирж байгаа болохоор за тэгээд Coupay дээр бас бүгдээрээ шууд өөрсдийнхөө хааны данс руу дээр оруулж болно. Ямар ч юм одоо гадаад ийм payment provider эсвэл ийм өөр вебсайт руу өсөрөхгүйгээр шууд Coupay линк app руу гаргаж ирээд тийм болж байна. За тэгээд өнөөдрийн хичээлийн гол зорилго нь л international payment буюу одоо фрилансеруудад ер нь голч зориулсан болж байгаа. Тэгээд миний бас туршлагыг харуулж байна. Тэгээд энийг бас яаж эхэлж болох вэ гэвэл зөвхөн одоо subscription биш зөө. Одоо энэ product дээр жишээлбэл бид нар одоо би жишээлбэл вебсайт хийдэг байлаа шүү дээ. Тэгэх юм бол би шууд эндээс за шинэ product үсгий. Одоо landing page. Тэгээд one time payment. Тэгээд энэ currency-г бас ингээд хүснээрээ бас нэмж болд юм билээ. За тэгээд fixed байна уу эсвэл хүн өөрөө хүснээрээ төлж болдог байна уу те. За fixed байх юм бол жишээлбэл за нэг landing page бол $1000 хийчихье. Гэт за энэ public pay за энд нь product юу оруулж болдог юм байлээ. Тэгээд энэ үс ингээ үүсгэж юм бол яг хавал одоо жишээлбэл саяны үүсгэсэн хаана landing page нь штэ. Тэнгууд энийг шууд copy-дод програм дээр холбож болно. Саяны ID-гаар нь эсвэл share-ийн дарах юм бол энэ ингээд check-out-ийн линк үүсгэжтэй юм байлээ. За одоо энэ жишээлбэл би энд одоо юу яаж болно? Landing page payment гэдэг. One time payment. За одоо за энэ бусдын ерөөсөө орхичих. За ингээд нэг payment одоо төлбөр төлөх юм пэйж үүсгэж байгаа. За энэ copy link дарж байгаад ороод харангууд яг өгвөл нөгөө нэг надаар вебсайт хийх гэсэн хүн жишээлбэл орж ирээд би төлбөр төлөх юм байна $1000 төлөх юм байна. За одоо би тэгвэл картаар эсвэл cash app-аар эсвэл Google Pay-ээр төлчихгээд ингээд хүснээ сонгож болно гэсэн үг. За энэ болгоод юу явах юм бол Safari browser авах юм бол бас одоо Apple Pay харуулах юм боломжтой юм байлээ. За ийм байлаа би ингээд төлбөр авчих юм бол одоо эндээс ерөөс 5% нь хасагдаад тэгээд дараа нь одоо би pay out хийхдээ эндээс ерөөсөө шууд голомтынхоо данс руу нэг 7 хоног болол орчиж байгаа манайхаа. За ингэж болж байна. За тэгээд юун дээр харуулсан presentation дээр харуулснаар бол Dudu payment гэдэг байгаа. За Dudu payments.com гэдэг ингэж орж иж байгаа. За энэ дээр болонгод би бас verify хийлгсэн байгаа. Гэхдээ бол ашиглаж үзээгүй. Яагаад гэвэл Polar нь миний хувьд хамаагүй хурдан одоо үйлчлэгээ үзүүлээд намайг баталгаажуулалт нь илүү хурдан байсан. Бас Dudu payment-ийнх нь нэг юу н шаардлага нь бас арай өндөр юм шиг санагдсан. За жишээлбэл одоо би identify verification буюу одоо ID-гаа тэ пассвортаа ч юм уу гадаад пассвортаа ч юм уу явуулаад тэгээ verify болцсон байгаа. Тэгээд product-ийнхаа мэдээллийг нөгөө ямар product зарах гэдэг байна гэдэг чинь амар чухал болж байгаа. За тэгээд дараа нь болгоод банкаа verify хийснээр дараа би одоо төлбөр авах боломжтой мөнгөө татахтаа. Тэгээд эхний нь 2 алхам болцсон бол ер нь юу ач болно гэсэн үг. Програм дээр холбоод ашиглаж иж болно гэсэн үг энэ системийг. За энэ Polar дээр бас тэгсэн байгаа. За энэ verification хаашаа орцсон бол анх гарчиж ийсэн одоо барыг дахиж гарчшээгүй бахаа да гэсэн. За ийм байна манайхаа. Тэгээд энд monthly recurring revenue-г нь хамгийн гоё юм нэ шүү дээ. Энд share chart гэж байгаа. Тэгээд ийм гоё ийм хөөрхөн card гаргаад өгчтэй. Тэгээд энийг нь болгоод copy-дод би жишээлбэл Threads дээр ч юм уу ингээд манай програм дээр орлого нь ийм болж ийн гэд гоё гаргаад ирчих болно гэсэн, харуулж болно гэсэн. За энэ үрээд бичлэг маань өндөрлж байна манайхаа. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол манайхаа subscribe, like, тавчлууруудаа дараарай. Тэгээ баярлалаа. Баяртай.